нэгэн одоо маш буруу зөвлөгөө өгдөг, төөрөгдөлтэй зөвлөгөө өгдөг. Энэ нь болохоор та өөх тосоо хязгаарлаарай, өөх тостой хоол хэрэглэж болохгүй шүү гэдэг ийм зөвлөгөөгөө өгдөг. Зарим хүмүүст болохоор өөх тостой хоол идэхээр баруун хавирган доор хүндүрлэх завиар илэрдэг. Тэгэхээр энэ тохиолдолд одоо өөх тостой хоолоо хорих уу эсвэл үржлүүлэн хэрэглэх үү? Яг яах вэ? За их сонирхолтой асуулт. Тэгэхээр өөх тостой хоол идэхээр зарим хүмүүсийн хувьд одоо баруун хавирга доор хүндүрлэх, за чинэрч өвдөх гэх мэтчлэн ийм асуудлууд бол одоо үүсдэг, ийм завирууд илэрдэг. За энэ тохиолдолд яах вэ гэхээр тэр хүн одоо эмчтэр очлоо. За эмч мэдээж цөсгөх үйлчилгээтэй эсвэл цөсний хунигч булчингийн агчлыг тавиулах үйлчилгээтэй ийм бэлтгэлийг бол бичиж өгөхөөс гадна нэгэн одоо маш буруу зөвлөгөө өгдөг, төөрөгдөлтэй зөвлөгөө өгдөг. Энэ нь болохоор та өөх тосоо хязгаарлаарай, өөх тостой хоол хэрэглэж болохгүй шүү гэдэг ийм зөвлөгөөгөө өгдөг. За тэгэхээр энийг би буруу гэж яагаад хэлвэ гэхээр би өмнөх одоо та манай зөвлөгөөг хэрвээ үзсэн бол тэрэн дээр хүний цөсийг хөөхөд хамгийн чухал үүрэгт оролцдог хоол боловсруулах одоо хоол шимт хичээлийн бодисол одоо өөх тос гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр цөс ялгаруулахад хамгийн чухал үүрэгтэй нь өөрөө өөх тос байдаг байтал түүнийг хэрвээ бид нэр хорчих юм бол юу болох вэ? Цөс боловсруулалт, цөсний үүсэх процесс, цөс ялгаруулахын үйл ажиллагаанд удаашрал явагдана. Тийм учраас бид нар өөх тосыг ерөөсөө бүрэн хязгаарлаж хоол хүнснээс хасаж болохгүй. Ер нь өөх тосгүй хоолны дэглэм гэж хаанч байж болохгүй. Тодорхой хэмжээгээр орох ёстой. Гэхдээ хэдий хэмжээгээр ямар өөх тосыг хэрэглэх вэ, хизээ хэрэглэх вэ гэдэг нь хувь хүн болгоны хувьд бол мэдээж өөр байж болно. Учир нь нэг хүний одоо хотоод гидснийх нь боловсруулж чадж байгаа өөх тосыг нөгөө хүний бие боловсруулж чадахгүй байж болно шүү дээ, тийм ээ. Энэ өөх тосыг идгээд боловсруулж чадахгүй хэмжээтэй өөх тос өгчих юм бол мэдээж тэр хүний хотоод гидсэнд ачаалал болоод энэ нь асуудлыг үүсгэнэ. Гэхдээ бүрэн хязгаарлаж бол ерөөсөө болохгүй. Хэрвээ ингэж өөх тосыг бүрэн хязгаарлах юм бол асуудлыг харин улам хүндрүүлдэг. За тэгэхээр хэрвээ танд одоо яг энэ надад би ер нь ямар хэмжээтэй одоо харьцаатай миний тэнцвэрт одоо хоолтын тавгны зарчим ёсоор миний тавгны тэр хоол шимт хичээлийн бодисын харьцаа ер нь ямар байх ёстой вэ гэдгээ мэдэж авъя гэвэл мэдээж та үүнд мэрэгжлийн яг шимт хичээл судлаачийн хоол зүйчийн зөвлөгөөг бол авах шаардлага гарна. Тэгэхээр танд өгөгдсөн шинжилгээнүүд, холбогдох шинжилгээнүүдийг хараад танаас асуумж авч танд илрээд байгаа завир шинж тэмдэгтгийг тань асууж ярилцчээж танд илрээд байгаа завир шинж тэмдэгтгийг тохирсон юм хоолны дэглэмийг бол гаргаж болох юм. За тэгэхээр хэрвээ бид нэр өөх тосыг ингээд хориглосон тохиолдолд энэ нь бидний цөс ялгаруулах явцад бол саад болно. Саад улам их зогсонгочлыг үүсгэнэ. За энийг би бас нэг энгийн одоо байдлаар тайлбарлая. За тэгэхээр цөсний найрлагаас гадна бид нар цөсний урсгалын тухай бол өмнөх зөвлөгөөнүүд дээр ярьсан тийм ээ. Тэгэхээр илэг өдөр тутамдаа секунд тутамд бол цөсийг ялгаруулдаг. Тэр ялгаруулсан цөс нь болохоор илэгнээсээ цугларсаар агаад илэгний дотроо илэгний ерөнхий одоо цорог гэж байгаа тэр лүүгээ ороод за тэгээд тэндээсээ цөсний хүүдээ рүү ороод цөсөө хүүдийг бол дүүргдэг. За ингээд дүүрсэн цөс маань тэн дотроо тодорхой хугацаанд хадгалагдаж байгаад за тэгээд хүн хоол идэх үед тэр цөс бол 12 хуруу гэц рүүгээ ялгарч ордог. За тэгэхээр бид нар энэ илэгнээс цөс үүсэж байгаа одоо тэр явц тэр ялгаруулж байгаа зам эргээд цөс рүүгээ ороод цөснөөсөө буцаад 12 хуруу гэц рүүгээ орж байгаа энэхүү урсгалыг ангаах ухаанд болохоор цөс ялгаруулах зам гэж нэрлэдэг байгаа. За энэ замын төгсгөл хэсэг дээр одоо 12 хуруу гэцэнд байрладаг нэг жижигхэн одоо хунигч булчин байдаг. Өөрөөр хэлбэл бид нэр хоол идээгүй үед цөсний хүүдэнээс цөс орж ирж 12 хуруу гэцийг цочрохоос сэргийлдэг нэгэн одоо хунигч булчин байгаа. Одын хунигч булчин гэж нэрлэдэг. За түрхэн анхаарлаа наашаа хандуулна. Би нэг сургалтын зар та бүхэн танилцуулах гэж байна. Удахгүй 9 сарын 10-11-нд 2 өдрийн онлайн сургалтыг бид нэр явуулах гэж байна. За энэ сургалтаараа цөсний өтгөрлөө эмгэн ангай гэсэн сэдвийн хүрээнд та бүхэндээ хэрэгтэй маш олон мэдээлэл болон зөвлөгөөнүүдийг хүргэх болон тухайлах юм бол бид нар цөс өтгөрхөөс сэргийлэх мөн цөс хэдийнэ өртгөрсөн байгаа хүмүүст хэрэгтэй хоолны жоруудыг бол хүргэнэ.
За энэ жоруудад дотор орсон хүнсний бүтээгдэхүүн нь олдод сайтай хүн болгоны гар доорх юм материалуудаар хийж болох амттай шимттэй ийм хоолны жорыг оруулсан байгаа. За мөн цөсөө хөөх цөсний урсгалыг сайжруулах зорилгоор бид ямар нэгэн сөрөг нөлөөгүй хамгийн идэвхтэй эрчимтэй үйлчлэх тэрхүү эрлэг дасгалыг хүртэл зааж оруулсан байгаа. Сургалтынхаа сүүлийн өдөр бид нэр асуулт хариултын цагийг оруулах болсон. Тэгэхээр энэ цагаар та өөр тулгамдаад байгаа асуудлыг мөн сургалтаас авч чадаагүй мэдээллүүдээс гадна бусад мэдээллийг авахад зориулсан ийм харилцах, хоорондоо ярилцах амьд харилцааны цагийг бас багтаасан байгаа шүү. Хэрвээ та манай энэ сургалтанд хамрагдахыг хүсвэл комент хэсэгт 1 гэж тавиарай. Би танд сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Тэгэхээр энэ хоногч булчин бол энэ цөс ялгаруулах замд зогсонгошил үүсгэхэд бас өөрөө ихээр нөлөөлдөг. Яагаад тэгэхээр энэ хоногч булчин бол бидний сэтгэл санаатай, бидний сэтгэл зүй мэдрэлийн тогтолцоотой бол нэгт холбоотой байдаг. Хэрвээ бид нэр стресстэх, уурлах, бухимдах, айх, цочих зэрэгт энэ хоногч булчин бол дорхноо агшчдаг. Энэ агсан байдлаа хэдэн минутын дараа тавьдаг бол ихэнх хүний чангарсан булчингууд эргээд буцаад хүнийг тайвшрах үед сулардаг бол энэ хоногч булчин чангарсан хിവэрэ хэдэн өдөрч хэдэн 7 хоногч байж болдог. Тийм учраас бид нэр энэ одын хоногч булчингийн чангарлыг тавиулахгүй бол хэдийгээр таны цөсний хүүдийн хивийн агшаад өөрийнхөө доторх шүүрлийг гадагшлуулах гэж байгаа та хэдийгээр өөх тостой хоол идсэн ч гэсэндээ тэр цөс чинь ялгараад 12 хураг цэрэг орж цөсний хүүдээс сулрахгүй байгаа бол энэ нь таны цөс ялгаруулах замд томоохон саад дотгор учруулна. Үүнээс болоод цөс чинь хүүдийн дотор удаад цөс нь томроод чинрээд за ингээд эндээсээ болоод ойр орчныхоо мэдрэлийг очиж цочроогоод баруун хавирган доор өвдөх, 70 доогуур өвдөх гэх мэтчлэн иймэрхүү зовирууд бол мэдрэгдэж болно. За тэгэхээр бид нар яг иймэрхүү асуудалтай байх тохиолдолд мэдээж тодорхой хэмжээгээр өөх тосыг бол хязгаарлана. Өөрөөр хэлбэл таны одын хоногч булчин хэд чангарчаад дотор цөсний хүүдийнээс цөсөө ялгаруулах замд нь саад болоод байгаа бол та тэр үед нь өөх тостой зүйлийг хидчих юм бол цөсний хүүдий чинь болохоор агшаад сулрах гад ажиллаад байдаг. Нөгөө хоногч булчин чинь нэгдээ доторхыг сулж өгөхгүй байгаа байвал энэ нь хоорондоо хоршиж ажиллаж чадахгүйгаас болоод тань зовир хүндрэл мэдрэгдэж болно. Тэгэхээр энэ үед бол мэдээж өөх тосны хэмжээг багасгаж өгнө. Тэгэхээр ямар тохиолдолд бид нэр өөх тосыг хэрэглэх үү? Ямар тохиолдолд хэрэглэхгүй байх вэ, багасгах вэ гэдэг чинь тухайн хүн болгонд бол харилцан адилгүй өөр байдаг. За өөх тос идэхэд иймэрхүү зовиорууд илрээд баруун хавирган доор өвдөх ч юм уу эсвэл даллын доогоор завирлаад ийм шинж тэмдэг илрээд байгаа бол мэдээж та энэ тохиолдолд өөх тосныхаа хэмжээг багасгаарай. За гол нь та энэ цөснийхээ урсгалыг дэмжих, одын хоногч булчингийн агчлыг тавиулах ийм арга хэмжээ авах хэрэгтэй. За үүнд бол мэдээж тодорхой иллэг бол маш үр дүн өгдөг мөн жин тавих, бүлээн жин тавих гэсэн ийм эмгүү эмчилгээ бол байдаг. За түүнээс гадна булчингийн агчлыг тавиулаад мэдрэлийн тэр хэтэрхий идэвхжсэн энэ байдлыг багасгахын тулд бид нар тодорхой амьсгалын дасгал хийх, бясалгал хийх зэрэг нь үр дүнтэй байдаг. За бид нар энэ 9 сарын 10-нд явагдах 2 өдрийн сургалтаараа оролцогчдоо зориулаад энэхүү одын хоногч булчингийн чангарлыг тавиулах, цөсний урсгалыг хэвийн явагдахад нь хэрэгтэй тэрхүү иллэг дасгалуудыг зааж өгнө. Хэрвээ та сонирхож байгаа бол бидэнтэй холбогдож болно.